Үйл мэдэх надтай хамт өргөдөг найзуудынхаа ертөнцөй аялцгаая. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Үйл мэдэх цэцэг гоотгоо нэвтрүүлэг эхэлж байна. Одоо би цэцнээ хэлцүүлээ. Хичиг жаргал 8 настай. За, сайн уу шиг жаргалаа. За, миний үуч одоо хаана амьдарч сурдаг юм хүү байна? Би Тэнгэлдэхийн урт талд ногоон байрны 3-5-7 тат юм. Би ч яваа нутагсаа хэлэх юм баг гэсэн чинь хаягаа өстө тэр чигээр нэлдэг байна шүү дээ. Хаана ирсэн байгаа үйл мэдэх хэвтэй? Өмнө говьд ирчээд ийм мундаг залуутай ярьж байгаа тийм ээ. Өмнөний зэнхэр говьд ирсэн байгаа. Ямар ч гоё юу гэдүүлээ энэ чи үйл мэдэх энэ гоё хувцсыг чинь эртээчүүд. Пижактайн ямар ч гоё гаастайн. За танаа сургуулийнхан сайн уу? Сайн. Хичээл гоё юм уу миний? Хамгийн дуртай хичээл нь юу? Биеийн тамир. За, биеийн тамир яагаад хамгийн дуртай? Гоё гүгэл. Хаашаа гүөх үү? Заалаа тойроод. Заалаа тойроод гүгээд ах уу? Тэр хамгийн гоё юу? Бөмбөг тоглоод. Бөмбөг тоглоод. Нэрээ тэр чи гоё шүү, тий? Миний үгийн бас дуртай хичээл нөө. Биеийн тамир. Таарын хоёулангийн чи дуртай хичээл биеийн тамир. За, одоо тэгвэл хамгийн дургүй хичээлээ хэл дээ. Тоо монгол хэл. Тоо монгол хэл. За, миний үгд Компьютер. компьютер дургүй юу? Монгол хэл. Монгол хэл жоохон уу? Яагаад дургүй вэ? Миний үгд Юм бичээдл. бичээдлэхэр ядаргаатай байна уу? Гараа өвдөд. Гар өвдөд аргагүй шүү дээ. Тэгдэг байхгүй юу? Хоорон дээр Чиний бас гар өвдөдөг үү? миний дунд төрөөс энэ бүр яаж улам ингэ томроод идэг. Тэр бүр гал хөлрөөд бүр улаатлаа бичдэг шүү. Тэгдэг үү? Шиж чад бас тэгдэг үү? Яаж одоо таяр хуруугаа амраах уу? Багш нь ингэ дасгал хийдэгдгүй юу? Бичсээр битсээр байгаад ядарлаа гараа. Ийм дасгал байхгүй юу? Байхгүй. Уг нь тэгээд дасгал хийлгчилтэй. Опсоо байхгүй. За. Үл мэдхээ. Би чамд сони мэлхөө. Манай хишиг жаргал байна шүү дээ. Чи өөрөө таа заяа. Хідэн ах эгчдүүтэй гэж бодож байна. 10 ахтай 4 ихчтэй. За арайч бишээ биш. Жохон доошоо юу. 8 Ах эгч нийлээд аруулаа. за яшиг. Тавуулаа. Биш юу гэж тэ үл мэдхээ. Манай хишиг жаргал өөрөө хэлчин. За. Миний үчиг амбал хідүүлээ хэлээ. 8 болоо. 8 улаа. За. Аваасаа ихтэй хоёлоо танилцуулаад тийм ээ. Аав нэг хэдүүлээ миний үгээ. Мянха. За. Мянхан аав нь ямар ажил хийдэг лээ? Жолооч. Юу жаалах вэ? Поктер. Поктер. Поктер гэж юу юм бэ? Ачаачдаг машин. Тэгээ одоо тэр чи хаашаа ямар ачаа явдээ аав нь? Ачаа чамаагүй. Хаашаа чамаагүй? Ямар чамаагүй ачаа аших уу? За хамгийн сүүл таашаа явсан. Мэдгүй. Талдаас ингээл. Энэ дотроо бүр ингээл зөөгöd идэм юм юм? Хүмүүс их зөөлөхгүй. Байнгу. Хаяа. Тэгээд аав нь ажил хийхгүй, поктророо юм зөөхгүй үедээ юу хийх вэ? Гэртээ дүүг хараад байж идэг. Дүүгээ хараад аав нь бас дүүтэй юм уу? Хүүхд хараад. Аль хүүхдээ хардээ? Надын дүүг. Надын дүүгийг хардээ юм уу? Миний үгийн дүүгийг хэн гэдэг лээ? Одон чимэг. Одоо хэдэн настай лээ? 2 настай. Манай үл мэдхийн дүү чи хэдэн настай лээ? 4 настай. 4 настай. Арай том юм байна, тийм ээ. Одон чимэг яаж миний үгийн үгэнд орж ийн үү ер нь? Ордгоо, тийм ээ. Манай бас үл мэдхийн үгэнд ордгоо юм миний дүү, тийм. Намайг цэцэрлэг дахиж манай дүү намайг миний нүрээр дүүр мэдцэх сорив. Одоо бол тэггүй зү. Одоо ч гэсэн тэгж байгаа. Бас мажил байгаа юу? Манай одон чимэг яаж миний үг мажж гэнэ үү? Үгүй. Самардад. Үснэс тулгаад. Маачгүй. Гэхдээ самардаад үснэс зулгаадаг байхгүй. Зарим нь Үстэй авахд бас. Үстэй авахд бас. Үстэй байхад одоо үсгүй болсон чи яаж гэнэ? Самардахгүй. Зүгээр л самардж гэнэ үү? Зулгааж бол чадахгүй юм тий. Тэр бас зүг арга биш үү мэдхээ. Тэ радиогээд зарим хүүхдүүд нь ингэж хэлсэн шүү дээ. Манай дүүнэр намайг алгатаж малгатаад зодож бодоод харин дүүнэр тэгдэм а тий. Чи яаж юм тэгээд ойлгож байгаа юу дүүнэр тэгдэг юм да гэж бодоод гомддгоо дүүдээ. Гомддгоо. Тэг яаж гомдлоо тайлах уу? Гомдохоор яах вэ чи ойлгох уу? Яаж гомдох уу? Занигаад. Наг дүүгээ занигаад уу? Юу гэж заних уу? Яагаад ингээд сулгаагаад ангигээд тэгээд үйл харн мамаг нөтөлчдөг. Чи зангангууд уйлж гин үү? Тэгэхээр мама үзүүлчихдээ юм уу? Мама нь хаана вэ? Дурагтаар нь. Тэгэхээр гайг болчих уу? Чи бас аргатай л юм байна. Тэгээ зангинаад нэмэргүй шүү дээ чи зангинахгүй л байхыг бодцаа юу?
За одоо тэгээд цаашаа явна танаа гэр бүлий. Ээж нь ингэдэг үлээ минь юугүй. За заяа ээж нь мэдээж энэ өнөр бүлийг чинь одоо арчлан, хоолн, тийм ээ, халамжлан өста маш ахтар ажил хийж байгаа бах та. Тэгж гин үү? За ээж нь юу хийж гин? Дүүгээ хараад хоол хийгээд тэгээд утсаа үзээд бибкөөдөө байждаг. За утсаагаас үзэх зав байна уу? Баг хоол хийж дуусчаад. За уцаараа юу үзтээ? Facebook үздэг. Тэг Facebook дээр юу ийдээ? Үгүй. Янз бүрийн үзэхөө. За чи ээжтэй тусалж гин үү? Үгүй чадахгүй. Яагаад? Сургуультаа яваад. Өдөө сургуулиас ирнэ штэ. Тэгээд шууд хуурандаа явчихдаг шүү. Оо, ич шууд хуурандаа явчих уу? Тэгээ ирээд явах уу? Ирээдөө хэдэл дүүгээ хараад байж штэ. Даалгавраа чи дүү харж ийн гэдэг чинь бас чи ээжтэй тусалж байгаа л гэсэн үг байхгүй юу? За юу. За тэгээд гэрийн даалгавар хийж гин үү? Жохон л хийж. Яагаад? Ядраад байна уу? Амжихгүй байна уу? Залхуу ирээд. Залхуу өрөөд. Сайхан үнэн чи манай найз те. Хатаа ирээд ахгүй. Тэг яг байгаагаар зилдэг. Энд чи өстө бас мундаг чанар штэ. Тэг багш нь одоо жишээлбэл даалгавраа бүрэн хийгээгүй бол миний үг загнах уу? Гайгүй л. Оо, гайгүй байл штэ юу. За одоо дээрээс явна. Ахраас нь эхлэе. Миний үг ахыг хэн гэдэг? Замбалч хэрэг. Жамбалцрын ах нь 18 настай тий. За тэр чи одоо сургууль төгссөн гэсэн үг үү? За тэгээ юу хийж яах ах нь? Зэрэгт явц. Зэрэгт явц. Зэрэгт явна гэж яхахыг мэдхгүй үл мэдхээ. Мэдхгүй гинэ. За тагсыг мэднэ. За яа дээ. Зэрэг явна гэж буудалт ч муудалцсан. Хинтээ? Дайд. Үгүй л үдээ тий. Дах нь яг юу идэг гэж ярьж ин чамд. Мэдхгүй бас. Чи бас мэдхгүй мүү? Тий. Оо, цэрэг чинь вэ штэ. Одоо миний бодлоор бол гоё цэрэгийн дөрөв туцаа өмсөө тийм үү? За тэгээ цэрэг хүн чи юу хийж чаддаг байх хэвээр лээ? Бүх юмыг буу барьж чадах. Буу барьж буудаж чаддаг байх хэвээр тийм үү? Өглөө эрт босдог байх ёстой. Твчээр хатуужилтай байх ёстой. Маш хурдан түргэн байх ёстой. Яах гэж хүмүүсийн цэрэг болдгийг ирнэ? Мундаг олох гэж. Эх орноо Хамгаалах гэж. Эх орноо хамгаалахад бэлэн байх гэж тийм үү? За, ийм мундаг байж танах чи хизээ ирэхин тэгээд Жилийн дараа. хаашаа явсан зэрэгт? Хатан болгосон л. Оо, Дорногов аймраа явсан юм тий. За, ирэхгүй үү та нар? Тийш явах уу гэж үү? Тий, эргэж очих болов. Очив юм уу? Хи оцсон. Бүгдээр гэл бүрээр. Тий, хатан цэргийн уц зогч гин үү? Зогч ийн. Гоё зал болсон байгаа биз? Бор болчихчоо. Тийг штэ. За дараа чи хоёлоо одоо ихчрэг орондоо. Миний үг ихч чи хэм блэ? Бод мөнх наран. Бод мөнх наран. Гоё нэр байгаа биз? Тийм байна. Урт нэр тийм ээ. За хэдэн настай бод мөнх наран? 16. 16 настай. Сургуультай байгаа юм тийм ээ. За бод мөнх наран юу хийж ин да сургуулиасаа гадна? Утсаа үзээд тоглоод. Юу тоглох вэ? Утсаараа тоглоод. Утсаараа юу тоглоё? Тоглоом тоглоод. Одоогийн охид чи одоо юу тоглох юм бэ утсаар? Roblox уу? Roblox бас тоглох уу? Тоглохгүй. Тоглохгүй үл мэдхээ. Өөр юу тоглох? Найзуудтайгаа уулзаад. Найзуудтайгаа уулзахаараа юу хийж ин тэд нар? Дэлгүүр хэсээд л. Юу хэсэдэ? Дэлгүүр хэсээд. Дэлгүүр Үнэн хэсэд. шүү. Юу үнэн шүү үнэн гэж. Гэхдээ манай анагийн нэг гээд цэнгүүн анаа гээд ихчтэй амт зөндөө олон удаа дэлгүүр хийсэн. Юу идэм бол тэр дэлгүүр хэсэж? Амттай мам эдэн. Тэгээд хувцас ядаад аваад. Хувц аваад л нөө. Ямар хувц аваад идэд тэр одоо? Гоё авт. Гоё ганган хувц аваад гангараа л нөө. За. Гоо сайхны юм аваад. Гоо сайхны юм аваад. За. Таны гангарах. Тэгээ гоо сайхнаа хэрэгжилж гин үү? Юу хийж гин гоо сайхандаа? Нүүдээ буудаад л. Гадаагаар дахиад л дэлгүүр хэсээд л. За тэгвэл сайхан л юм байна. Би ч гэсэн хэрэг бод мөнх нарангийн найз нь байсан бол адилхан өстэй хоёлаа гоо сайхан дэлгүүр хийсэл нүрэ будаал тэгэл сайхан дахиад дэлгүүр хийснэ. Тий. За дараагийн ихчээд Шатарт яваад тэгээд клипийн өдр яваад л. хэн бэ? Шатар тоглодог их юм. Аль ихчнэ? Дашны юм. Оо, дашим ихч нь бол дэлгүүр хийсдэг юм уу? Гөө. За, дашим ихч хэдэн настай байлээ? 13 настай. Том ихчтэй яасан гинэ? Том ихчтэйг бас дэлгүүр хийсдэг. Тэгтээ бас хажуугаар нь шатар тоглолт юм уу? За, өөр юу хийдэг гинэ? Тэмцээд явд юм уу? Тий. Хаашаа явсан тэмцээд? Клипинд ар хангаа. Хаашаа явсан? Клипин. Филиппин. Тэгээд ар хангаа. Тэгээд өвөл хангаа өдр яваа.
Дандаа шатраараа юу? Ямар мундаг юм. Чи шатраа тоглож үзсэн үү гिचтэйгээ? За чадж гин үү? Дийлж гин үү? Жохон дийлж гин үү? Өө мундаг юм байна шүү дээ. Чи тэгвэл бас тэмцээнд Филиппин явахгүй байсан юм. Чадаагүй юу? Яагаад? Жохон гэдэг. Яг. Миний хүү одоо удахгүй том болчихно. Тэгээ чи бас шатар тоглох юм байна те. Морин урын хажуугаар. Зүг. Өө яста чи мундаг хөөхд. За дараагийн их чинь юм блэ? Маргад хэдэн настай лээ? 12. Маргад их чинь за ямар сайн сайхантай. Хичээлд яваад л дүүгээ хараад л очдөг. За тэгээ бас хоёр ихчтэйгээ дэлгүр хийсгүй юу? Үгүй. Яагаад? Өмнө говьтай. Надын аппаратыг хөдөлгөх гээд явхад бидтэй бас дэлгүүрсдэг. Гэтэ маргад анаа маань гихтээ үлдчихдэг. Яагаад? Цог явахаар мөнгө өрнө гэгээд тэгээд ганцаараа унаанд цугаа явцдаг. Ямар мундаг мөнгө хэмндэг хэмнэлттэй сайн хүн байна тийм ээ? Хичээлдээ сайн уу? Сайн. Хамгийн дуртай хичээл нь юу юм шиг байна маргадын? Математик нөө би тэмэрнэ гэсэн. Тийм баха. Ер нь бол тэг хэмнэлттэй хүн чинь математикт сайн л идэг байхгүй те. Тэгэл одоо ингээ бид гурав шиг математикта дургу бол тэгэл хэмнэлтгүй л байх нь шүү дээ тийм үү? За одоо их чинь ингээ танаа гэрийн хамгийн гэдгийг одоо асуун заа юу. Танаа өнөр гэр бүлийн хамгийн ажилсаг нь хэм бэ? Ээж. Ээж хоёр нь. За танаа гэрийн хамгийн залхуу нь хэм бэ? Би бас адуу маань. За. Аль ихч маань? Маргад ихч нь 3 баг нь уу? За танаа гэрийн хамгийн сайхан ааштай нь хэм бэ? Ээж, дүү, тэгээд хамгийн том ихч, тэгээд аав. За хамгийн муухай ааштай нь хэм бэ? Дашкана гэд дунд ихч маань. Тэгээд байхгүй. Дунд ихч нь яагаад муухай аашлаад байна? Зангаа тоолч. Зангинаад байна уу? Тэгээд зодоод миний үг. Яахаараа зангинаад зодоод байгаа юм бол? Уурын хүргээд. Миний хүү юу гэж уурын хүргээд байгаа юм? Уцаа хүчиг ингээд илгээд. Чамд уц байхгүй болохоор уу? Бага өмнө байгаагүй. Тэгээд тэр үед байхгүй байхад чи гуугаад идэг гэсэн юм уу? Тэгээд зодуулаад гэсэн юм уу? Өгөхгүй болохоор нь өдөөд аваач уурын хүрчт юм байна л да зөв. Тэтэй чи өдөхгүй л гэж чамаа зодохгүй шүү дээ. Тэр чин муухай ааштай биш л болчих шүү дээ. Юу гэж бодож байна? Сайхан шүү дээ. Харин тий миний үуч ийм олон сайхан ах иш нарынхаа бас аргыг олж байгаарай заа юу. Тий заавал уран дэрвэж яах тий. За одоо танаа гэрийн хамгийн гоё хоол идэг юм бэ? Хамгийн том ихч маань тэгээд ээж. За ойлгомжтой. Хамгийн том ихчийг нь хамгийн гоё хийдэг хоол нь юу юм? Цэвэн. Ээж нь хамгийн гоё ямар хоол ийх вэ? Бататай ураг. Шууд дарааны шүс гарчи шүү дээ ер нь. За тэгвэл танаа гэрийн хамгийн муу хоол хийдэг нь хэн бэ? Манай дунд ихч. За таны доотал баг ихч. Тэгээд Дашны маргад 1003 юм байна тийм үү? За тэгвэл ингээд тэр гургыгаа хоолыг сайн хийж өгөөд байгаа гэсэн үг л дээ тийм үү? Тэгэхээр хоол хийх ямар ч хэрэггүй болохоор л хоол хийж чадахгүй байгаа юм л да. Зөв. За тэг өөр хийх зөндөө юм байга л да тий. Одоо гэр мэрээ цэвэрлэхдээ бүгд хуваагаад өөрийнхөө ажлаа хийчих үү? Миний хүү жишээлбэл юу ийх вэ? Тэгэл ээж туслаад л үчихдээ. Туслаад л дүүгээ хараад л тийм ээ. За танаа сургуулиар сайн сайхан юу байна? Юугүй юу? Сургуулийн хамгийн сайн багш хэн байна? Математикийн багш, компьютерийн багш. Чи тэгээд яагаад хамгийн сайн багш нь математикийн багш байх чинь математикта дургүй юм бэ? Өөрийн маань хүргээд байна уу? Математик уу? Математик яг уур хүргээд идэг байхгүй тий? Яаж хүргэж чинь чиний уурыг? Тоодуулаад. За амар самбар дүүрэн тоодуулаад. Самбар бүр дүүрнэ үү? Тэгэхээр бодож чадахгүй байна уу? Самбар жоохон тал байвал яах вэ? Бодож чадах уу? Чадна шүү дээ. Нэгий бодлоо өгсөн байв. За би таараг яах вэ? Нэг сорих уу? Сөрөн гэдэг үг шүү. Одоо би тооны юм асуул таар хариулаарай. За 3000-аас 3000-аас хэд вэ? 0. Сайн байна. 3000-аас хасах нь 3000, нэмэх нь 3000 тэр. 3000. Яасан? Энд чи 3000-аас 3000 хасаад 3000 нэмэл гэж байна шүү дээ. Яасан? Амар хэцүү байна уу? Энд бодчихлоо шүү дээ. За. Онц энэ чи математик дургу мөртлөөсөө гайгүй юм биш үү те? За. Инги одоо манай найз биштэй морин хураа дарж биднэрт үзүүлэн заа юу.
Тэгээ миний үчи өөр одоо миний үгийн гоё сонирхдаг хийх дуртай зүйл чи юу лээ? Мөрөөр тарах, шатлар тоглох, тэгээд дуугүй унах дуртай. Шатрыг хоёлоо ярьсан те. Юу ячих минийх вэ? Шатрын нөгөө нэг дөрсүүдээр уралчих юу мэдхүү. За минийх вэ хэлээ. Мөр. Бэрс, За. Хатан. За. ноён, Тэмээ. Тийм. тэрэг, Тэрэг. Хүү. тэмээ. Тэмээ хэлсэн те. Одоо тэгээд хамгийн одоо энэ шатарт байна штэ. Хамгийн хэрэгтэй тэр дөрс нь юу гэдэм юм бэ? Бэрс, Бэрс үү? Чамд юу гэж бодож байна? Надад ноён хатан. Ноён хата хоёр уу? Ааха. Юу? Хамгийн хэрэггүй ямар дөрс байна? Хүү. Хоёлаа нэг хоолгоор хэлдэг шүү дээ хамтдаа. Хүүг бол хэрэггүй яв пүү нүгэл унгаад ах. Тэгтээс хүү жоохол хэрэгтэй. Юунд хэрэгтэй? идэхэд бас. Идэхэд хэрэгтэй те. Тэгээд Идүүлэхэд хэрэгтэй те. тэгээд бас ноён хатнаа авардаг. За. Миний үчи тэгээ том болоод байна шүү дээ ингээд морин уур тоглох дуртай, дугуй унах дуртай, шатар тоглох дуртай. Тэгээд одоо ямар ажил хийх юм бэ? Цагдаагийн менежер тийм дарга идэр бол. За, цагдаагийн менежер гэж юу хийдэг юм бэ дээ? Тэр цагдаануудаа асраад л тэгээд ажиллаа хийж хэлээл. Менежер Тэгэхээр яадаг юм байх нь үл мэдээ. Менежер хамгийн гоё зүйл нь бол дуртайгаараа халт малаа чи яв халт гэдэг бүх юм захирдаг. Тийм үү? Тэр нь хамгийн гоё юу? Тэгээ халж яах юм үнийг? Халж буруу байсан үнэл дийш. Тэгээ зөв хийж байгааг яаж мэдэх вэ? Сайн ажиллаж байгаа цагтаа, муу ажиллаж байгаа цагтаа хоёр яаж ялгагдах вэ? Би бол бодлоо шатна л да. Чи шууд бодлыг нь уншчих уу? За, манай төвшин жаргал Би одоо ч чадна. тийм үү? За, чамаас асууна заяа. Сайн ажиллаж байгаа цагтаа яах вэ? Тэгэл царайнаас харагдаж шүү дээ. Яаж? Царайгаараа Ингэж харагдаад. Тийм үү? Ингээд царай нь яадаг гэрэлтээд идэв юм уу? Ингээд жоо ингээл. Харц марцны яадаг? Шалгуулна шүү дээ. За хэрвээ муу ажиллаад байвал яаж царайнаас нь харагдах вэ? Мэдгүй. Ингээд царай. Та ирдэж жагаад буруу хүн аваачаа халчих ба. За юу, аваачаад буруу хүн халдсан байдгийг шүү заримдаа. Андуураад царайнаас нь буруу харж агаад. За. За ингээ. Одоо энсэг таалгаж чамд энсэг байгаа юу? Үлмэд жоохон юу байгаа юм? За хэл. Мөсөн дээр мөнгө аяа. Бүр залхын хөрсөн манай үлмэдхий. Дандаа. Тий сар. Ямар олоо одоо таалгатай ингэнэ. Та ихтэй ингэж боддоо. Сарн дээр биш үү? Яагаад ингэ хүн болгоо очиж чаддгүй? Пуужин байх юм чи? Яагаад пуужинг очиж болохгүй юу? Сансрын пуужин гэж манай Монголд ер нь бол байхгүй. Та том болоод хэрвээ ийм пуужинтай болоод сарн дээр очих уу? Очих. Юу хийх вэ? Очоод би энд байна гэдэг амар чангаар өрлөндөө. Селфидэл алсаас дэлхийгээ хараал те. Би энд байна. Сар идэр хараад. Гоё те. Задгүй бүр цаашаа явъя. Ангараг гариглуу ниснэг үл чадах уу? Чадал. Тэр чинь бүр айгүй удаан нисэн шүү дээ мэдгээ ээжээсээ хол удандаа. Чадах юм уу? Бүр хонд. Хоны штэ юу хонох хэдэн жил болно штэ яах вэ? Чадах уу? Төвшин жагаад юу гэж бодож байна? Жохон чадна. Жохон чадах уу? Айж гинөө тэгтээ. Айж. Чамд юу н айдаг юм байдаг уу? Байдаг. Юунаас айдаг? Аалзнаас. Үл мэдэх юунаас айдаг? Би ер нь л нэг юмнаас айдаг. Миний хамгийн амар айдаг юмнууд бол юм жижигхэн чулуун газар ингээл тэгэхээр амар шижиг үрээд. Тэгээс би жижигхэн нөхнүүд харах амар дурггүй. Тийм. Бүлж. Би статийн бодоогүй ш. Чи яагаад аалзнаас айдیں۔ Хазаад. Миний үг адсан юм уу? Үгүй. Тэгээд Хацах гад хасчих байх гэж бодоод байт юм уу? Цаа байна энэ хавар байна уу ер нь? ер нь жохон л. Жохон байгаа юу? Чи тэгээ зүхтаачихгүй харуул. Гэж зүхтаах уу? Алаад. Яах юм тэр тийг алж? Тавчаараа гэж ярьж байгаа. Маа. Яаж байгаа юм бэ хөрхи юм чинь? Скул дээрс нь хазаагүй үстэй та нарыг. Гүтээ хазаагүй байхад алддаг нь юу юм тэг хөрхи цааш явчихдаг л та. Скул дээрс нь дивсээ зодч модод бараг зодолчин дөө. Яах нь вэ? Ингээд дээрс нь ингээд зохиод. Аалсны хамгийн амар юм вэ гэхээр аалч зарим нь нэмэгтэй идэв штэ. Тэгээд дотроо хүүхэд байдаг болохоор зарим нь ингэж сорж авч идтiin билээ. Хин бэ? Би нэг хаас сонсож байсан. Хин сордээ. Тэр аалз нь өөрөө юу? Хүүхдүүдээ юу? Үгүй элгүүдээ тийм байх ёсгүй штэ үл мэт. Тэгвэл аалз чинь тэр чигээр алга болчих штэ. Энд чи өчнөө олон аалз байгаа чи бүгдээрээ сайхан энэ харваад хүүхдээ гаргаж мэдлүүлдэг л ээж таараа штэ. Тийм биз дээ. За
За гурлаа ингээ. Одоо харин найздаа бэлгээ өгье тий. Golden Pen компани агчнараас нь өгж байгаа. Тий, юу өгж байгаа илээ? За гурлаа харнаа. Golden Pen компани агч нар юу өгсөн байна? Минийхөө хараарай. За энэ юу байна? Мастер. Палмастер байна. За ийм гоё олон палмастер. Энэ юу байна? Балдуур биш энэ ч тоглоом байхгүй юу? За ёо. Балдуур мөн бэ? Чи ямар мундаг юм? Би энэ ч тоглоом гэж бодсон шүү дээ мэдхээ. Тий. Тэс чи балдуур биш нэр тоглоом балдуур юм тийм ээ. Энд балдуур гэж. Чигээ тоон дээр заримтайгаа буруу бичгээр энэгээр арилаар гараа. За тэгвэл уурч өрөхгүй. Энэ юу байна? Баримны шавар. За тэгээд энэ мэдээч юу? Том зургийн дэвтэр байна. Энэ юу байна? Энэ чи пенал байна. Яг үнэ. За эдгээрийг миний дүүд Golden Pen-ийн агч нар нь ингэсэн. За миний дөө төвшин жаргалаа. Бүх хичээлдээ онц сайн сураарай. Том болоод яагаад гэвэл миний үчин тий мундаг сайн цагдаагийн менежер болохын тулд их сайн сурах ёстой юм бэлээ. Тийм учраас математик ааж сураад, биеийн тамир ааж сайн сураад, тэгээ монгол хэлээч сайн сураад, компьютераач гэсэн сайн сураарай. Тэгвэл маш сайн цагдаагийн менежер дарах болно гэж хэлсэн шүү. За Golden Pen-ийн агч нартаа баярснаа илэрхийлье. Хүлмитгээ чамд бас юм бэлэг өгсөн шүү. За ёо. Миний хүүг бас онц сураарай. Чи маш сайн хүүхдүүдтэй ярилцаж хөдөлж байгаа. Тэгээд мундаг том сайн хүн болохын тулд, олон сайн ажил хийхийн тулд сайн онц сурах хэрэгтэй шүү гэсэн. За ингээд одоо гуруулаа нэвтрүүлгээ өндөрлөе. Өнөөдрийн зочин юм блэ нэрээ хоёлаа дахиад хэлье. Хишиг жаргал юм уу? Хишиг жаргал 8 настай тийм ээ. Миний хүү ингийн хоёлаа нэвтрүүлгийг төгсгөлд өөрийнхөө тэр сайхан өнөр өтгөн азтай жаргалтай гэр бүлийн бүх хүмүүстэй сайхан ерөөл хэлээрэй. Ээж авта баярлаа. Эрүүл сайхан төрүүлсэнд. Гэдэг. За өөр ахигчтэй хайртай шүү. Дүүдээ Хайртай шүү. За бүх сургуулийнхандаа бас минь төрөгч. Багштай хайртай шүү. Миний хүү багшийн хэн гэдэг вүлээ? Тунгалаг багш та хайртай. Миний үгээ сургууль чи хэдвэр сургууль юм? Тэр Далангийн тэнд хэдэг Эрдэнэн гараг сургууль. За энэ сайхан сургуулийн бүх хамт олонд бас минь төргий тийм ээ. За манай одоо үйл мэдэх бас ерөөлөө хэлнэ. Өмнө говьчуудаа. Удаан наслаарай. Тийм, удаан наслаарай. Өөр юу лээ? Гэр бүлтэй хайртай шүү. Тийм. Ах дүү, эгч дүү, аав ээжтэй. За бүх гэрийнхэндээ бүгдээрэнд нь тийм ээ. Энэ өмнө говьчуудаа бүгдээрэнд нь бид нар хайртай шүү тийм ээ. За та бүх маань аз жаргалаар бэлхэж амар амгалан байж өмнө говь аймгийн 70 задгад холт маань улам сайхан хөгжиж энэ Монгол улсын болон дэлхийн жишг хот болох болтугай гэж хүсье тийх үү? За та бүхэндээ ингэж сайхан хүлээж авсанд маш их баярлалаа. Хоёулаа дараачийн нэвтрүүлэг хүртэхээр минийхөө баяртай гэрээ. За дараачийн нэвтрүүлэг хүртэл баяртай.